Сайн байцгаана уу YouTube-ийн найзуудаа. Өнөөдөр ингээд шинэ бичлэгтэй уулзах гэж байна. Одоо Чикагогийн даунтауны Nike орох гэж байна. Nike Off-White Down. Энэ Off-White авсан болохоор айгуу сонио өчигдөр sneaker pass-аар болохоор алдсан. Тэгээ өмнөх 7 хоногт Nike Off-White Zoom Ultra Fly юу лээ нэг тийм нэг хөлбөмбөгийн Off-White гарсан. Тэрийг тэгээд хоцсон боловч манай Чикагод ирээгүй. Тэгээ оронд нь Off-White Jordan 1 авах санал мэйлээр ирсэн. Тэгээд тэрийг зөвшөөрөөд өнөөдөр Off-White 1 авах гэж байна. Тэгээ маш их баяртай. Тэгээ удахгүй танилцуулгатай нь уулзах. Одоо энэ айгүй олон хүмүүс ирсэн. Лайн үсэж байна. Нахаар Michigan Avenue дээр байдаг Nike Chicago-гийн Nike-ийн түүний жилчлэх газар байгаа. Одохгүй татгшаараа илүү гоё бичлэг хийгээд үзүүлээ. A few moments later. За ингээ 20 минут гадаа хүлээсний дараа одоо орох гэж байна. Нилээ олон хүмүүс байна. Одохгүй гоё мэдээтэй болцоо. Тэгээд далимдны Nike доторх талыг бас харуулъя гэж бодож байна. Айгуу гоё бүтцтэй дотор айгуу гоё юм байдаг Nike-га. Тэгээд санаж байгаа бол нэг цагаан нэгээс 21 хүртэл Jordan, улаан бас нэгээс 23 хүртэл Jordan байдаг ус. Одоо ямар өнгөтэй юм сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээ ороод харцгаая. За ингээд дэлгүүрлүүгээ орох гэж байна. Excuse me. Дотор бас хүмүүс байгаа юм. Hi, how are you, sir? Good, yourself? I received from Can I see your ID, please? Yeah, of course. What's your email address, bro? My first name dot my last name. Okay. I'm gonna take your ID for a minute, okay? Okay, thank you. Are you paying with the card? Yep. I can take you at the end. Okay, thank you. John Herbst? За, Jordan 1-ээс 31 хүртэл байгаа юм байна. Бүгд улаан өнгөтэй байгаа маань одоо. Энийг юу харцгаа. оны Jordan аврагын анхны бүгд авахтаа өмсчихсэн Jordan 6 байна. 1992 оны 2 дахь бүгд авахтаа өмсчихсэн. 7. 93 онд авраг болохдоо энэ Jordan Bugs Bunny өмсдөг байсан байна. Иш болохоор дараагийн 3 авраг нь харагдаж байна. Хамгийн алдартай нь 96 оны
авар байгаа. Jordan 11. Fred 96 оны аварганаас аягүй онцлог. Jordan хүмүүст зодог тайлчаад эргэж ирээд авар гарснаар онцлог. Дээр нь өмсөн пүүл нь аягүй гоё загвартай болсон байгаа. 97 оны авар байна. Jordan 12 playoff. Тэгээд бас нэг алдартай iconic загвар болох 98 оны авраг шалгаруулах тэмцээнд өмсөж байсан. Jordan 14 байна. Энэ болохоор 6 дахь 98 оны 6 дахь тоглолтод сүүлчийн мөчөд Jordan crossover хийгээд шиддэг шидэлтэндээ өмссөн. Jordan 6 Jordan 14 last shot гэдэг загвар энэ дөнгөж сая худалдаанд дахин релиз хийгдсэн байгаа. Тэгээд өөрөөр нь гоё сонирхолтой юмнууд юу байна харъя. Энэ нас сайхан гарсан CP3 байна. Энэ өнгө их дажгүй санагдлаа. Last shot 14. Энэ жоохон хийцнэв жоохон муу болсон байсан би. Утгаар нь атлет руу уусаа ихэн тодорхой. Ямаши гоё төвтэй пүүл байгаа. Өөр гоё давхарт нь юу гэдэг нь харуулдаг чи нэг Nike юмхтэй, хоёр дахь нь basketball Jordan, гурван дахь нь baseball, football, дөрөв дахь нь болохоор golf, skateboard, таван дахь нь Nike Lab. Тэгэлээ Nike Lab-аар нэг ороод гарыг. Nike Lab юмнуудаас арай өөр. Then some section. Hi, how are you, sir? Some загварууд энэ Kobe-с сайхан гарсан их гоё Kobe. Ronald Leon бол болон Nike React хоёрыг хоёулын нийлүүлсэн спонж гэсэн. Хүмүүс үзег байгаа, хүмүүс үзэхээр сэтгэлдээ хэлье гэж бодож байгаа. Дараа нь review хийх ба. Гоё пүүл энэ Championship Pink 16 гэдэг Nike collection гаргасан. Тэрний нэг загвар бол Converse байна. Алдарт Larry Bird өмсдөг байсан. Converse. Дахиад нэг загвар нь харин KD4 Championship. Yeah. Өөр нэг сонирхол юм юу? Энэ болохоор Nike section байгаа нэ. Тэгээд хэдүүлээ Nike 5 дахь ордог Nike Lab руу нараад сонирхоод үзье. Гоё юм байгаа гэж найдаж байна. Надтай цугаараа. Nike Lab руу очиж Berlin town for хамгийн дэдэлт нэг юм байна. Nike Lab Chicago. Hi, how are you, sir? Thank you. Picked up your UNCs or what? Yeah, UNCs. Энэ нэмжлэх хөлбөмбөгийн авартай зориулаад авсан Nike. Энэ аюул жижиг юм байна.
Энэ Air Max нэг гоё санагдаад байгаа. We love Nike гэдэг энэ пүүтэн дээр пүүтний хайрцны принтер оруулж ирсэн. Nike Lab юм гэдэг юм байна. Энэ дөрвөн пак авсан. Нэг нь байхгүй. Энэ болохоор Air Max. Нэрэн тавтай нэрний ногоон нах та ногоон байхгүй юм байна. Ингээд Nike нот гэдэг аюу жижиг авсаахан л наах удаа энд орчихж байна. Эсэн зам юм шиг. Thank you man. Thank you for stopping by. Enjoy your day. Thank you. Энэ Nike лаптоп үүсгэх юм юу ч байдгүй юм байна. Тэгээд одоо гэхлүүгээ хараад UNC нэгэ задлж үзнэ. Наахудаа блог хийж байгаа. Ер нь ярих малтахгүй тэгээ жоохон сандраад эвгүй ах шиг байна тэгээ. Явандаа гайг бол нэг ихтэй байна тэгээ. Иймэрхүү төрлийн контентууд таалагдчихвэл манай channel-ыг subscribe хийгээд видеонуудыг маань лайк, шеэр хийгээд өгвөл маш их баярлалаа. Тэгээд эхний giveaway энэ видеоны төгсгөл төрөх болохоор тэгээд видеогоо дуустал нь үзээрэй гэж хэлмээр байна. Giveaway гоё юм болно. It's like the next off-white pickup. What's up, man? Blue Gang TV, cue that for us. Yeah, I know already you. За өнөөдрийн явсан ажил ямар ч байсан амжилттай болоод пүүзэ аваад гэртээ дөнгөж цэгцсэн байна. Амжилттай болоод гэдэг маань өнгөрсөн 7 хоногт манай Nike Off-White Zoom Mercurial гэдэг пүүз sneaker pass-аар гарсан. Тэгээд би хоцсон боловч манай хоцсон хүнээсээ цөөхөн пүүз ирсэн байж таараа тэгээд зарим нэг хүмүүс нь пүүзээ авч чадаагүй. Тэгээд тэрний нэг нь би ээж таарсан. Тэгээд Nike руу гомдол мэдүүлээ. Тэгээд Nike-с уржигдэр өглөөдөө имэйл ирсэн. Тэр имэйл нь юу байсан бэ гэхээр тэгээ пүүзээ авч чадаагүй төгсөл үзэж байна. Тэгэхээр оронд нь Nike Air Jordan 1 Off-White UNC-г өхөр шийдлээ гэсэн сайхан мэдээтэй олцсон байгаа. Тэгээ пүүзнийхээ танилцуулгыг үздэцгээе. Тэгээ энэ Jordan-ыг танилцуулахад хамгийн эхлээд өрмөц татсан зүйл нь хайрцагны тагны шийдэл байгаа. Ингэж онгоодог тагтай онгонгот юм пластик бүрхүүлтэй. Пүүзээ шууд харж болно таг амгаалгаад. Тэгээ таг амгаалгаа пүүзээ харангууд бас нэг өөр зүйл нь цаас биш юм гялгаруудаар бүрхэж өгсөн байгаа. Off-White гэсэн. Энэ нас их өрмөц шийдэл болж өгсөн байна. Тэгээ надад энэ ийм уут нь бас таалагдлаа. Тэгээ пүүзний хувьд гэвэл яг энэ ийм цэнхэр улбар шар гэсэн хоёр үдээстэй байгаа юм байна. Энэ Off-White пүүзний хувьд гэвэл энэ Virgil гээд одоо LV-гийн загвар зохион бүтээгч болсон залуу Nike-тай collaboration хийгээд гаргаж байгаа пүүзнүүд. Энэ болохоор яг collab хийж байгаа 3 дахь Jordan нэг нь байгаа. Хамгийн анхных нь болохоор Jordan 1 Chicago. Хоёр дахь нь болохоор зөвхөн Европт гарсан цав цагаан Jordan байсан бол 3 дахь нь ингээ Michael Jordan-ы коллежийн баг болох UNC-гийн өнгөтэй гарсан байна. Тэгээд детальчилж харуул энэ гадаргуун өмнөх Jordan 1-ийг бодвол хамаагүй гоё хэлсэн байна. Энэ хоншорны хэсэг нь өмнөх нь болохоор mesh материалтай байсан бол энэ арай сайн чанарын нэг торлог яг ямар материалыг мэдэхгүй ямар ч гэсэн их гоё материал байна. Тэгээд дотор талд мэдээж Off-White Nike Air Jordan on Beaverton Oregon гэсэн бичиг байгаа. Тэгээд пүүзний онцлог юу нь болохоор ийм давхар оруулахтай энэ дээр 85 гэсэн дугаар байгаа юм байна. Тэгээ үдээсний хувьд бас яг үндсэн үдээс нь цагаан үдээстэй. Тэгээ нэг ийм
тагтай. Хүмүүс энэ тагтай өмсөд байдаг. Надад бол энэ таг нь таалагддаггүй. Би таг нь аваад өмсчдөг. Гэхдээ энийг өмсөх үгүйгээ сайн хэлж мэдэхгүй байна. Энэ болохоор пүүзний маань зүүн хөл нь байгаа. За баруун хөлийн үгүй өөр юм юу байна? Баруун хөл нь ч гэсэн яг адилхан юм байна. Ийм нэг тагтай байна. Дотор талыг харуул цагаан уловчтой. Гэхдээ уловч нь салтгүй юм шиг надад харагдаж байна. Ер нь бус Jordan-ууд бол айгүй амархан зүгээр татаад авчдаг уловчтой. Энэ уловч нь зүгээр яг адилхан юм шиг байна. Jordan ихтэйгээ. Тэгээд цагаан өнгийн уловчтой хар Nike логотой. Улан дээр A гэсэн бичгтэй. Материалны хувьд бол нэг гоё материалтай биш юм байна. Энэ яг энэ RCS-ийн материал нь бол надад таалагдж байгаа энэ оншорны материал нэг гоё материал байна. Тэгээ дотор талын хувьд ийм цайвар цэнхэр өнгөний оруулахтай. Тэгээ өөр нэг гоё онцлог юм энэ улбар шар оруулж гисэн их таалагдж байна. Арай пүүзийг өнгөлөг болгож байна. Nike лого нь энд байна. Тэгээ ийм пүүз байна. Тэгээ бас нэг яг зүйл нь одоо ингээд пэйжээ улам идэвхжүүлээд YouTube channel-аа идэвхжүүлж ашиглаад ирж байгаа болохоор YouTube channel-ийн маань subscribe хийгээд видеонуудын маань like share гэдэг бол маш их баярлах байгаа. Тэгээ мөн мянган subscribe хүрэхээр нь giveaway хийж бодож байгаа. Тэгээ giveaway маань болохоор Jason Mark Nike basketball elite socks-ын Kyrie Irving тэгээд мөн Nike Prestige hoodie байгаа. Нэг гоё сонгодог загварын Nike бүтээгдэхүүнүүдийн нэг. Тэгээд шалгаруулах зарчмаа болохоор пэйж дээр оруулаад явчихна. Пэйжийнхээ pinned post-н дээр оруулж болохоор пэйжтаа маань ойрхон байгаарай. Тэгээ хэрвээ танд энэ хөвчлэг таалагдсан бол like share хийгээд мөн манай channel-ыг subscribe хийгээд өгөөрэй. Тодорхой шинэ гоё контенттой уулзлаа. Түр баяртай.